За өдрийн минь төргий. Өнгөрсөн 7 хоногт бүгд найрамд Монгол Ард улсын засгийн газарт эрх болох тухай хуулийг улсын хурлаар хүчингү болгуулсан байгаа. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол төрийн өмчт компаниудад Эрдэнэс Монгол, Эрдэнэ Түүлдвэр гэх мэт төрийн өмчт компаниудаас гадна орон нутгийн өмчт одоо жижиг таван толгой гэж нэрлсэн. Гэх мэт тэр компаниуд дээр ер нь бэт цаашдаа томилох ёс хумаа гэдэг ийм шийдвэр гарсан. За ер нь бол тэр одоо үндсэн хуулийн одоо өмнө байсан 1991 оны хуулийг хүчингү болгох нь бол үндсэн хуультайгаа нийцүүлсэн ийм том алхам байсан гэж харж байгаа. За тэгтэл бас нэг зүйл маань бол ашигт малтмалын тухай хууль дээр 2024 оны нэмэлт өөрчлөлтөөр энэ бэт томилох асуудлыг бас шийтгэж өгсөн байдаг. За энэ болохоор ямар агуулгаар байдг вэ гэхээр 9-р зүйл дээр засгийн газрын бүрэн эрх дээр 9.1.16 дээр энэ хуулийн 5.7 заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн этгээдийн удирдах хуулийн хэрэгжилтийг хангуулахаар бүрэн эрх төлөөлөгч томилно гэд заасан байгаа юм л та. Тэгээ 5.7 нь болохоор нөгөө маргаан болоод идэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34%-аас дээш хувь аливаа этгээд дангаар болон нэгдмэл ашиг сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно гэдэг. Энийг биелүүлэхийн тулд бол бэт томилно. Хэрвээ эсэргүүцэж байгаа ямар нэгэн хөрөнгө оруулагч байх юм бол бэт томилно гэсэн агуулга байгаад байна. Тэгээд яг би гайхаж байгаа юм нь болохоор ер нь энэ ашигт малтмалын тухай хуулиндаа одоо 34% хувиас дээшийг одоо эзэмшиж болохгүй тийм дээр эсрэг байгаа тохиолдолд бэт томилно гэсэн улс ер нь бол байд юм болов. Хэрвээ бид нар одоо энэ бэтийн заалтыг байлгаж байгаа юм бол шинээр одоо орох. Би одоо өмнөх маргаануудыг дурдмаар байна. Зүгээр шинээр стратегийн орд газар нээн илрүүлээд ашиглалтанд оруулахад хөрөнгө оруулагч тал ер нь энэ заалтыг зөвшөөрж орж ирэх магадлал ер нь хэрэг байд юм бэ. Бид нар ер нь нөгөө стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын тухай яриад байгаа. Өнөөдөр байж байгаа 10 хэдэн заалт нэг ордуудыг ингээд гаргаад ирсэн байгаа. Тэр нь бол айгу маргаан дагуулсан асуудал байгаад байгаа шүү дээ. Гэхдээ ганцхан энүүгээр дуусчихгүй. Ахиад ч Монгол улс зөндөө олон нөөц бололцоонууд бий. Тэгэхээр нөгөө шинэ ордуудыг ашиглалтанд оруулах, хөрөнгө оруулагч нараа татхад энэ 9.1.16 гээд байгаа. Энэ бүрэн эрх төлөөлөгч томилох гэдэг заалт өөрөө байх нь хэр зүйтэй байд юм бэ? Энэ дээр бас одоо хөндөж байгаа заалтууд дотор энэ заалт орсон байгаа юу гэдгийг бас асуумаар байна. 5 номер дамт нэмсэд харуулъя. За стратеги орд газар гэдэг ойлголт Монгол улсаас өөр газар байдаггүй. Гэхдээ би Монгол Улсын засгийн газрын гишүүний хувьд бас улсын хурлын гишүүний хувьд хэлэхэд Монгол улсын үндсэн хуулинд одоо тусгагдсан байгаа энэ ойлголтыг үгүйсгэх одоо боломж байхгүй. Тэгэхээр хоёрдугаар асуудал бол түрүүн золоо гишүүн асуугаад байсан 5-аас асуугаад байна нөгөө нэг энэ 5.7 34-өөс дээш хувийг эзэмших болохгүй гэдэг байгаа. Энийг бол бид нар хүчингү болгоод ороод ирсэн байгаа шүү дээ. Тэ? Нэг этгээд гэдгийг байхгүй болгоод ороод ирсэн байна. 5.7, 5.8-2-ыг. За энэ бэттэй холбоотой асуудал бол таны батлуулсан хуулийн дагуу шийдэгдэж явах байх гэж харж байна.